Бидний нэвтрүүлэгтээ Монголын кино урлагийн тулгын чулууг тулалдсан анхны дээд мэргэжлийн кино оператор Дамбын Ганжуурын ажил амьдралын тухай өгүүлэхээр бэлтгэлээ. Улсын баг хурлын дарга Бум Цэнд Тана Илтгэх хуудас 1945 дугаар оны 11 дугаар сарын 2 дугаар 58 Дамбын Ганжуур нь кино үйлдвэрт оператор ажиллаж байсан бөгөөд одоо кино операторын дээд мэргэжлийг олохоор Оросын кино урлагийн дээд сургуульд сайн суралцаж дээд сургуулиас тус үйлдвэрийн дадлага хийх хугацаанд Монгол улс хэмээх баримтат киноны Монгол орны өмнө хэсгийн зургийг маш чадварлагаар авсны дээр цогттай уран сайхны киноны цогтын бичигт чулуу, цагаан байшингийн номын сан, бичээч, зурхаачийн танхим, цагаан байшинг галдан шатааж буй зэрэг хэсгийн зургийг сайн чанартайгаар авч өндөр бүтээлийг үзүүлв. Урлагийн хэрэг эрхлэх газрын дарга болд. Дамбын Ганжуур. Кино үйлдвэрт яг ч орсон. Кино оператор. Дэ Ганжуур кино зураг авах аппарат, техник төхөөрөмжийг богино хугацаанд эзэмшин кино мэдээ, баримтат киноны сюжетийг биедан авдаг болж байхад нь дотоод яам намын байгууллагаас этэмжлэгдэн томилогдсон бүрэн эрхт комиссийн шалгалтаар түүнийг эсэргүү Дамбын хүүхд хэмээн ажлаас нь халж зайлуулсан байна. Манай Монголын кино урлагийн алтан үеийнхний нэг гэж хэлнэ. Монголын кино урлагийн үндэсний мэргэжлийн боловсон хүчнээр хангах хамгийн анхны мэргэжлийн уран бүтээлч бол Дамбын Ганжуур гэж хүн байдаг юм билээ. Кино үйлдвэрийн 20 жилийн дараа 20 настай байхад нь орсон хүн байгаа. Намайг орж ирэхэд зэдтийн жигжид, Балдангийн Дэмбэрэл. Тэр дотор хойно сургууль анхны одоо киноны дээд сургуульд өгсөн Дамбын Ганжуур гэдэг хүн ирсэн байсан. Зөвлөлтийн мэргэжилтэн сургагч багш кино оператор Сергей Евтевич Гусев, Алексей Алексеевич Лебедев, кино найруулагч Лев Борисович Шефер, Балдангийн Дэмбэрэл, Дэждийн Жигжид, Дамбын Ганжуур нарыг дагалдуулна тусгай програмаар сургаж эхэлсэн байдаг. Намайг оюутан байхад тэнхим эрхлэгч байсан л да. Тэгээ тэр хүний үгээс сонссон зүгээр тэр үе сурж исэн урд талын гиг төгссөн оператор оюутнууд улсуудаас сонсч исэн. Тэгэхэд 42 оны үед Ганжуургаас сурч исэн юм байлээ. Ганжуурга зандраагаа дараа нь симулаад тэнийг үед сурч исэн. Тэгээ дайм болчихсон оюутнууд бараг хичээл хийдэггүй ихэнх нь фронтод явчихсан байсан. Рөнгийнхэн оюутнуудын чинь ихэнх операторын факультетд сурч исэн ч юм уу тэр суусч фронтод яваад тэнд оператораа зарим нь ерөөсө цэрэг таваад тэгээ дайны үе байсан. Тэгээ нэг 100 оюутан байсан юм лээ. Тэгээ янз бүрийн асуудал гараад тэр онлайн талын юм гарах янз бүрийн асуугаад багшаатаар яваад өгсөн зэрэг Анатолий Димитров тэр Монголын Ганжуураас очиж асуу гэж хэлдэг байсан гэж байна. Тэгтэн тэр ямар сурч исэн нөр нь ойлгомжтой. Дэ Ганжуурын сургагч багш кино оператор Алексей Алексеевич Лебедев, Сергей Евтевич Гусев, найруулагч Лев Шефер нар эх орны дайны жилүүдэд фронтын кино группийн удирдагчаар томилогдсон. Фронтын оператороо биечлэн ажиллаж дайны амьд түүхийг кино ислам өгсөөр явлаа. Тэгээ Ганжуургаа бол одоо операторын зөвхөн би операторын хувьд л яриа л да. Гэрэл сүүдэр тэр композис Аракос одоо тэр хянуулын одоо Аракос одоо тэр юу ч гэдэг үлээд одоо атаржийн эдний чинь Ганжуургаа заадаг байсан. Дамбын Ганжуур гэдэг хүн. Ганжуургаа бол өөрөө их дөлгөөн, их сайхан зантай, мэрэгжил ихтэй, дээд сургууль төгссөн хүн учраас их соёлч тийм хүн байсан л да. Ганжуур оператор бол их соёлтой, их боловсон. Одоо ер нь ямар ч үед тэр хүн хэрдээ цамц өмсдөггүй,
Энэ үл би одоо Ганжуургаан багшаасаа бас зөвлөлтийн ард түмнээс сурсан тийм сайхан соёл байна. Соёлтой ийм том мундаг операторын байна л гэж үнэлдэг байлаа. Дамбын Ганжуур 1936 онд Хянан үйлдвэрт анх орсон юм байна. Яагаад тэр Хянан үйлдвэр анх байгуулагчаад бас нэг орос хэлний мэдлэгтэй бас тодорхой хэмжээний боловсролтой юм хүн нэг хайж явсаар байгаа Ганжуур үйлдвэрт өртөж Хянан үйлдвэрт орсон. Хойш бол ямар зургандаар ажиллах хөтө сургуулаа төгсч үрж ирээ. Хамгийн одоо анхны тэний дөржилвэн найруулсан бядан жуу саадуулж юм гэдэг киноны зургийг авсан юм байна. Бядан юу саадуулж байна? Манай нэгдлийн өнөөдрийн хурал дээр гишүүнийхэр дарамттай тухай авч хэрэглэхээр төлөвлөсөн юм. Бяд ов садлангийн ажлын дундуур өвсний хэвдэрсэн машинууд гарцаагүй шаардлагатай хэрэгслүүдийг олж ирүүлэхээр хамгийн ажил шаламгай гишүүн гэж нөхөр дарамтайг шилж явуулсан юм аа. Өвсний ажил дууссан хойно уян цалаад ирж байгаа юм. Тэгээ бядан юу саадуулж гэдэг кино ч нь өөрөө тухайн үйлдэл бас тэгж хэр барахтай бас кино хийхэд тохирохгүйгээр кино байсан. Яагаад гэвэл тэнд бядан юу саадуулж гэдэг дээр чинь мэдээж одоо дарга нар саадуулж гэж хэлээгүй боловч ер нь тодорхой хэмжээгээр бол одоо энэ ажил явуулах байна гэсэн санаа бол тэндээс эхэлж гаргаж ирсэн юм. Сайн байна уу дарга? Ялхан үлээж. Суур байна. Хахан бэ? Сайн байна уу? Датас яри. За дарга маань. Манай нэгдэл чинь өвсний машины зарим жохол хэрэглүүдээр сууч хадлаа байна да дарга маань. Бод тэг яста. Тийм одоо бас өөрийнхөө дотоодод ер нь тэр үеийн одоо тэр гадаадд сурч ирсэн улсууд бол бас өөрийнхөө орны хөгжлийг агуулгаад юу саадуулж яах вэ гэдэг бол бас ямар нэгэн хэмжээгээр харах тэр үнд үзүүлсэн юм. За ер нь бол Ганжуургаа бол тэр зохтой шиноны тэр танкимуудад зураг авч явахдаа гол нь тэр дотоодод тэр шинөө гэрэлтүүлэгтэй зураг авч яасан гэрэг шүү дээ. Тэр зурганд бол сайн гэрлийг их сайн тавьдаг ийм хүн байсан гэж ярьдаг. За энэ үнийг бас цэрэн операторч бас ярьдаг. Тэр Ганжуургаатай би бага байхдаа кино үйлдвэрт туслах оператор байхдаа уулзаж дайралтаж явдаг байсан. Тэгтээ бол ажилгүй болсон байдаг байсан да. Тэгээ голдоо энэ хуучин номын дэлгүүр дээр дандаа ном зарж зогсдог. Тэгээ яваад очиход тэр их сонин ойтой бас кинон дэх өөрхөн тэр киногоо бүгдийг өөрөө тэнд ажилддаг ч гэсэн тэр кинон дээр юу болж байгаа бүгдийг мэддэг хүн байсан байж магадгүй гэж боддгийн. Учир нь тэр нэг карманда хар зангаат хар костюмтай тэгээ цагаан зангаатай их тийм солидны хүн байдаг байсан. Дандаа сонин гармалж явна. Тэр өдрөө болгоны сонгоныг дандаа уншдгийн шүү хан. Анатолий Дмитриевич Головня гэж бүх холбоотой Оросын дэд сургуулийн кино операторын факультетийн тэнхимээр эхлэгч байсан. Монголын биш Оросын кино урлагийн кино операторын урлагийн онлын үндэслэлийг тавигчдын нэг гэж хэлж болох. Дэ Ганжуур аимшиггүй хоронч морин цэрэг танкст уран сайхны киноны зургийг дэ жигждийн өдөрдөг доор бие даан авч авиас чадвараа харуулж чадсны учир өөрийн хүсэлтээр 1942 онд Зөвлөлт холбоод улсын бүх холбоотын кино урлагийн дэд сургуульд кино операторын мэргэжлэр суралцахаар Алтан Москваг зоржээ. Номыг сурхаа
Элбэрэл тэжимэнта хүрээ эрхэм сургаала хайрлано Элбэрэл тэжимэнта хүрээ эрхэм сургаала хайрлано Ганжуурга бол бусд нь бол одоо Дембэрлуга жигжид багш эднэр бол практикаар сурсан анхны одоо бор зүрхээрээ сурсан гэж ярьдаг юм дээ. Тийм юм байна. Анхны дээд сургууль төгссөн хүн Ганжуур багш байсан. Монголд операторын урлаг хөгжөхөд гол нөлөө болж ерөөсөө хамгийн анхны мэрэгжлийн оператор бол Ганжуурга юм штэ. Тэгээ Ганжуургаан тэндээс колони багшаа сурсан гол юм бол тэр актив хэсгийн барилгыг эзэмсэн байдгийн операторын за тэр үеийн техник технологи гэж их нарийн хөгжөөг байсангүй одоо тоотхон болоогүй шүү дээ. Ганжуургаг ажиллаж ирсэн үеч гэсэн энэ Монголд одоо техник технологи киноны зураг авах техник технологи бол ер нь 70 өнгөд бараг байхгүй л нөө төрдөг төмөр телевизтэй гал байсан шүү дээ. Нэг каранта байсан. Цогтой кинондор оюутан байхдаа ажиллаж ирсэн юм лээ. Тэгтээ нэг орос хэл багаас сургуульд явахаас өмнө орос хэлтэй хүн байсан гэж байгаа. Тийм аваад нэгдэхгүй амьд гарсангүй. Зөвхөн одоо сайн мэдэх хэсэг нь бол 3 найз кино байна л да. 3 найз гэж хүүхдийн кино байгаа. Тэнд бол яа харахгүй мэрэгжлийн операторын урлаг л байгаа. Ямар аймаар юм бэ? Тань то яг чивтэй айгаад байл да. Зүгээрээ. Балбаа! Монголын кино урлагийн түүхийг анхлан бичилцэж, хүүхэд насандаа эсэргүүн хүүхэд хэмээн адлагдаж, тулгарсан саад бэрхшээлийг сэтгэл итгэлээрээ даван туулж хүсэл мөрөөдөлтөд хүрч чадсан Монголын анхны дээд боловсролтой кино оператор Дамбын Ганжуур эд бүтээх 40 гаруйхан наснда бурхны оронд очисон хэдий ч түүний кино урлагийн хөгжилд оруулсан их хувь нэмэр гавьяа зүтгэлийг дэлгэцийн бүтээлүүдээр нь Монгол түмэн ямагт дурсан санаж явах болно.